Орхон аймгийн насан туршийн суралцсан төвийн 2026 оны 1-р хагас жилийн тайлан. Хүний нөөцийг чадварчуулах хүрээнд харилцан суралцаж хамтдаа хөгжих дотоод арга зүйн сургалтыг 7 хоног бүрийн баасан гарагт болгон тогтмолжуулж нийт 10 сэдвийн хүрээнд 20 цагийн сургалтыг зохион байгууллаа. Хүний хөгжлийг дэмжих амьдрах ухааны сургалтын жишг хөтөлбөрийн арга зүйн сургалтыг Хойд Бүсийн, Булган, Хөвсгөл аймгийн насан туршийн суралцсан төвүүдийн багш, удирдах ажилтнуудын дунд зохион байгууллаа. Сургалтыг боловсрал хөтөлмөрийн бодлого судлаач, насан туршийн суралцсан бодлогын зөвлөх, багш боловсролын шинжилэл, төрийн бус байгууллагын захирал, мянган доктор, багш боловсролын шинжилэл, төрийн бус байгууллагын судлаач Батсүрэн нар боловсролын сайдын 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А577 дугаар тушаалаар батлагдсан хувь хүний хөгжлийг дэмжих амьдрах ухааны сургалтын жишг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тогтвортой хөгжил ба суралцагч хот багц модулийн 4 модулаар жишг хөтөлбөр боловсруулж бүс нутгийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ. Мөн Хойд Бүсийн насан туршийн суралцсан төвийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Багш ажилтны хөгжлийг дэмжих хамт олноороо ном унших зорилгоор Оюуны бордоо номын клубын хүрээнд шинэ номын цаг үйл ажиллагааг нийт 4 удаа амжилттай зохион байгууллаа. Баян зүрх дүүргийн насан туршийн суралцсан төвтэй харилцан туршлага судлах менежер солилцоог зохион байгуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх 407, 409, 421-р хорхангийн хүмүүжигчдэд Teams програм ашиглан боловсрал нөхөн олгох сургалтыг зохион байгуулж буй сайн туршлагаас суралцлаа. Хүний нөөцийг чадварчуулахад хагас жилийн хугацаанд 6,250,000 төгрөгийн санхүүжилтийг зарцуулсан байна. Академи Asia байгууллага Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй үндэсний хиймэл оюун ухааны аяныг 2025 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ба аяны хүрээнд Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж буй ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадварчуулан хиймэл оюуны 2500 хүний нөөц бэлтгэх бөгөөд 2026 онд бэлтгэгдэх 500 багшид манай төвийн цахим ур чадвар хариуцсан сургалтын менежер Алтан Цэцэг, мэдээлэл технологийн багш Гончиг Ням, нийгмийн ухааны багш Эрдэнэ Дулам нар Орхон, Завхан аймгийн 22 багштай нэгдэн Smart Report төслийг санаачлан хөгжүүлж, үр дүнгээ нээлттэй танилцуулж нийтдээ 19 багаас 3 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүллээ. Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хэрэгжүүлж байгаа суралцагч хот хөтөлбөрийн 2 дугаар зорилт болох уламжлал ба шинжилэл, үндэсний нийгмийн үнэт зүйлийг эрхэмлэн дээдлдэг иргэн гэр бүлийг төлөвшүүлэх хүрээнд манай төв 4 үйл ажиллагаа 7 арга хэмжээг төлөвлөн 3 арга хэмжээнд 5355 иргэнийг хамруулсан. Тухайлбал баян өндөр сумын хэмжээнд соёлын биет бүс үеийг хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор соёлын биет бүс үеийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөнийг 2026 оны 4-р сарын 29-ний өдөр зохион байгуулсан. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд төрийн бус байгууллага нь асархуйн эдийн засгийн мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлж, асархуй дээлтэй нийгмийг бүтээхэд хувь нэмэр оруулах зорилгоор Америкийн нэгдсэн улсын Азийн сан болон орон нутгийн санаачлагыг дэмжих Канада сантай хамтран ажилласаар ирсэн. Энэ хүрээнд манай байгууллага асархуйн эдийн засгийн ойлголтыг үндэсний хэмжээнд түгээх зорилгоор орон нутгийн манлайлагч эмэгтэйчүүдтэй хамтран ажиллаж бодит өөрчлөлтийг эхлүүллээ. Тухайлбал Орхон, Булган аймгийн манлайлагч эмэгтэйчүүдийн санаачилсан буйхай 300 төслийн хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, энтерпренерт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, сургалт үйл ажиллагааг зохион байгуулах зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, Орхон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид, багуудын засаг дарга нар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, ерөнхий газрын харьяа 437 дугаар нээлттэй хорхангийн хүмүүжигчид болон алба хаагч, ерөнхий боловсролын сургуулиудын зураг зүй, технологи, нийгмийн ухааны багш нар 4 болон 8 дугаар сургуулийн ахлахангийн сурагчдад зэрэг 10 гаруй төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагууд сургалт амжилттай зохион байгуулан танхимын сургалтаар 400 гаруй оролцогчдод хүрч ажилласан байна. Хүн байхын учир энх тайвны боловсрол хөтөлбөрийн хүрээнд HWPL олон улсын байгууллагатай хамтран шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх 437 дугаар нээлттэй хорих ангид ном хандивлах хаяныг зохион байгуулж, тухайн хорих ангид 1000 гаруй номын фонд бүхий номын санг байгуулсан. Мөн тэр бүм мод хөтөлбөрийн хүрээнд 100 хайлаас 100 улсыг хамтран тарьсан байна. Боловсролын сайд, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 253 А123 дугаар тушаалаар батлагдсан иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг боловсролыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журмын хүрээнд зөөр боловсрол эзэмших 2, бүрэн дунд боловсрол эзэмших 7 иргэнээс үнэлгээний шалгалтыг авч зөөр боловсролыг 2, бүрэн дунд боловсролыг 6 иргэн эзэмшлээ. Амьдралын чанар аз жаргалын үндэс хөтөлбөрийн хүрээнд хобби клубтай хамтран 90 зууны бахархал Эрдэнэт хотын түүхт 50 жилийн суралцагч хот хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Орхон аймгийн Ахмадын бадминтоны аврах шалгаруулах тэмцээнийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан.
Зөвийг дадал болгоё шүд гар угаалтын аврах шалгаруулах тэмцээний төрийн өмчийн 32 цэцэрлэгийн 256 хүүхэд 256 эцэг эх басан хамгаалагч шүдний эмч нарын холбоо аймгийн эрүүл мэндийн газартай хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнд 676 нэрийн хамрагдан хүүхэд багчуудын амны хөндийн эрүүл ахуй, зөв дадал хүчлэг төлөвшүүлэх, гэр бүл цэцэрлэгийн хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор явагдсан. Монгол улсад орчин цагийн зэвсэг төвчин үүсэж хөгжсөний 105 жилийн ой бүгтэн Монгол эрх үний чадамж, ур чадвар, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, гэрийн эзэн, өрхийн тэргүүн байх, уламжлалт соёл, аавдаа хандах хүндлэл, талархал, бахархлын мэдрэмжийг төлөвшүүлэх, аавтайгаа хамт өнгөрүүлсэн дурсамж, гэр бүлийн үнцэн, эцэг хүний үлгэр дуурайллыг сурталчлах зорилгоор зохион байгуулсан аавын нөмөр эсээ бичлэгийн уралдааныг бүх насны иргэдийн дунд зарлан 50 бүтээлээс шалгуулж шагнаж урамшуулсан байна. Мэргэжил сонголт амьдралын баталгаа хөтөлбөрийн хүрээнд миний мэргэжил миний ажлын байртад танилцах үйл ажиллагааг ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн 9-11-р ангийн 484 сурагчдыг хамруулсан. Бүх насны иргэдэд чиглэсэн захиалгад сургалтад 10,474 иргэнийг танхимаар, 384 иргэнийг танхимаар, 11 удаагийн олон талт нөлөөллийн үйл ажиллагаанд 9,402, нийт 19,876 иргэнийг боловсролын үйлчилгээнд хамруулсан нь Орхон аймгийн нийт хүн амын 18.6%-ийг эзэлж байна.